Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. Улсын хурлын хаврын чуулганаар 278 хууль тогтоомж баталжээ. Чингис хаан музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо. Гадаадд суралцагчдын сонгон шалгаруулалт дуслаа. Трамп Путинтэй утсаар холбогдож, НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленскийтэй уулзна. Оросын зэвсэгт хүчин Украины Константиновкаг эзэлж, Киев хотод дахин агаарын цохилт өглөө. Аятолла Хаменеиг оршуулах ёслолд түүний хүү Ираны дээд удирдагч Можтаба Хаменей оролцсонгүй. Монгол Улсын 9 дахь удаагийн парламентын 2026 оны хаврын ээлж чуулган 79 өдөр үргэлжиж энэ сарын 3-ны өдөр хаалтаа ийлээ. Улсын хурлын дарга Бямцогт хаврын ээлж чуулганыг хааж хэлсэн үгэндээ 79 өдрийн турш үргэлжилсэн парламентын үйл ажиллагаа нь улс төрийн талцлыг бус, үндэсний эрх ашигыг эрхэмсэн ажил хэрэгч үе байсныг дүгнэв. Чуулганы хугацаанд нийт 278 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан нь сүүлийн 2 жилийн парламентын ажлын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тодорхойлбол 18 анх дахь хууль, 188 нэмэлт өөрчлөлтийн хууль, 58 тогтоол батлагдсан байна. Энэ үйл явцын цаана хууль санаачлагчдын идэвх эрс нэмэгдэж, өргөн мэдүүлсэн 79 хуулийн төсний 43-ыг нь Улсын хурлын гишүүд өөрсдөө санаачилжээ. Энэ парламент зөвхөн засгийн газрын бэлэн шийдвэрийг баталдаг биш, харин бодлого боловсруулалтад идэвхтэй оролцдог институт болж буй тод илрэл юм. Энэ хаврын чуулганы хамгийн том өөрчлөлт нь нээлттэй парламент шинжилэл байв. Улсын хурлын дарга Бямцогтын санаачилгаар чуулганы эрцийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэд хуралдаан бүрийг цахимаар хяндаг болсон юм. Мөн Монголиа системд нээлттэй парламент цэс нэмэгдснээр иргэд батлагдаж буй хууль бүрт саналаа өгч, хуулийн хэрэгжилтийн талаар төрд дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон нь төлөөллийн ардчлалын алтан зарчмыг бодитоор хэрэгжүүлсэн алхам гэж үнэлэгдэж байна. Хаврын чуулганаар батлагдсан иргэдийн амьдрал хамгийн ойр тулсан шийдвэрүүдийг дурдвал эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар бизнесийн дарамт багасах эрх зүйн орчин бүрдэв. Татварын шатлалыг бууруулснаар 1.3 сая иргэн аж ахуйн нэгжийн нийт 2 орчим тэрбум төгрөг иргэдийн халаасанд үлдэх боломж бүртлээ. Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинжилэн баталж, эхчүүд хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах цогц бодлогыг хуульчиллаа. Улсын хурлын дарга Бямцогт чуулганыг хааж хэлсэн үгэндээ хууль цаасан дээр биш, амьдралд хэрэгжих ёстой онцлон засгийн газарт нүдэнд харагдах үз үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Улсын хурлаар хэлэлцэх аливаа асуудал, бодлого шийдвэрт эх орон ард иргэдийнхээ эрх ашигыг нэн тэргүүн тавьж, улс төржилт талцал маргаана умартан мартаж, богино хугацааны эрх ашигаас илүүтэй алс хэтийн хөгжлийн бодлого руу чиглэсэн улс төрийн үзмжээр бус улс суурьтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах зарчмыг хууль санаачлагч, бодлого тодорхойлогч бүр чанал баримтлах шаардлагатай байна. Олон жил богссон намчирхал, талцал хуваагдал, засаглалын хямралыг эцэс болгож хөгжил дэвшлийн томоохон зорилтуудаа төвлөрөн улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал хөгөөд татах бодлогын асуудал суур шийдвэрүүд гаргахын төлөө нэгэн үзүүр сэтгэлээр нэгдэж ажиллахыг ард түмэн биднээс хүсэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг Улсын хурл энэ хаврын чуулганаар цаг алдалгүй шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү Монгол Улсын их хурл 2026 оны хаврын ээлж чуулганы амжилттай өндөрлүүлж, Улсын хурлын гишүүд зуны дэлгэр цагт тойрогтой ажиллахаар мордлоо. Чингис хаан үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлтэд ерөнхийлөгч Хүрэлцөх оролцлоо. Түүхийн танхимд Монгол Улсын засгийн газраас Чингис хаан үндэсний музей байгуулах тухай гаргасан анхны тогтоолоос эхлээд улс орнуудын хаад, төрийн тэргүүн, нэр хүндтэй эрхмүүдийн Монгол төрийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлтой танилцаж буй түүхэн агшнуудыг харуулсан гэрэл зураг 13 дугаар 100 Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг илэрхийлэх мөнгөн гэрээгээ зэрэг үзмрийг байрлуулжээ. Ерөнхийлөгч Хүрэлцөх танхимын нээлтэд оролцож, Их Монгол Улсын 820 жилээ тохиож буй жил түүх, ирээдүйн хөгжлийн алтан
олон холбоосыг харуулсан танхим байгуулсан музейн хамт олонд талархал илэрхийллээ. Тэрээр Монгол түмний оюун санааны их сэргэн мандлыг дахин тунхаглаж, түүх соёлоо дэлхийд дахинаа дуурсгахыг эрхэмлэн Чингис хаан үндэсний музей байгуулах шийдвэрийг 7 жилийн өмнө гаргаж байснаа дурдлаа. Өнгөрсөн хугацаанд Чингис хаан үндэсний музей эх орондоо болон олон арван улсад санхүү мөргөө тогтмол толилуулан Евразийн музей анх дахь чуулган зохион байгуулж дэлхийд дахинаа алдартай музей болон бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Одоогийн Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд байхад буюу 2019 оны 7 сарын 3-ны өдөр энэ Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гарсан. Тэгээ энэ бол хэдийгээр богино хугацаанд болж байж байгаа байгуулагч гэсэн хүн төрөлхтөнд дэлхийд хамгийн алдар суугаа үзүүлсэн их хааныхаа цогцоор нь судлах Монголын түүхийг соён гэгэрлийн төв болгох ийм гол ажлын эхлэл болсноор онцлогтой. Тэгээд энэ музей бүтсэн түүхийг энэ 7 жилийн түүхийг бүгдийг барагтайг багтаасан бүх оролцогч нарыг оролцуулсан ийм бүтээлийг манайхан бас 2 жил хийсэн энэ номыг нээж байгаамаа. Чингис хаан үндэсний музей 12,000 орчим үзмэртэй, 92% нь их үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей номынсан архивт байгаа зарим эд үлгийн зүйлийн хуулбар уран бүтээл юм. Музейд Монголын эртний төр тулс, Хүннү саян бижужаан, эртний нүүдэлчдийн төр тулс, Түрэг уйгуур хятад, их Монгол улс, Монголын их эзэн тулс, Чингис хааны угсааны хаад язгууртны 14-өөс 20 дугаар зууны ихэнх үе дэлхийд дахин ба монголчуудын танхим, Монголын бахархлын танхим, их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмрийг нийтэд толилуулж байна. 17 дугаар жорны Элдв Эрдэнэт хэмээх могой жилийн хаврын тэргуун сарын бэлгэц сайн өдөр ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хаан үндэсний музейд эзэн богд Чингис хааны алтан хөршөө, шүтээ их цагаан туг, төрийн хасфуу тамгыг бүтээн залсан юм. Боловсролын зээлийн сангаас 2026 онд гадаадын ихтэй сургуульд хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар суралцах иргэдийг сонгон шалгаруулсан үйл явц үр дүн танилцууллаа. Энэ жилийн шалгаруултыг төрийн болон төрийн бас байгууллага ихтэй сургуулиудын төлөөлөл бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулжээ. Бүртгэл 30 хоногийн турш үргэлжилж нийт 200 иргэн хүсэлт ирүүлснээс 10 бакалавр, 20 магистр, 1 докторийн түвшний суралцагч, мөн хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн буцалтгүй тусламжаар суралцахаар тэнцсэн байна. За, сонгон шалралтанд нийтдээ 200 хүн хүсэлт ирүүлж сонгон шалралтанд хамрагдсан байгаа. За, үүнээс бол 136 иргэн бол бакалаврын түвшинд суралцах хүсэлтэд ирүүлсэн. За 64 нь бол магистр, докторийн түвшинд суралцахаар хүсэлтэд ирүүлсэн байж байгаа. За ингээд үүнээс бол хяналтын тоо гэж хэлж байгаа. Бакалаврын түвшинд бол хяналтын тоо 10 байсан. Ингээ 10 иргэн сонгон шалралтанд тэнцсэн. Магистрийн түвшинд бол 20 иргэн. За 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийг энэ жил зарласан боловч энэ жилийн хувьд бол өргөдөл гаргагч байгаагүй. Иймээс боловсролын сайд бол квот дээр 2 дээр нэмэх 2 ангиллын квотыг бол докторийн түвшинд болгож өөрийнхөө квот баталсан энэ тушаалд бол өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд бол докторийн ангиллал бүртгүүлсэн бас өргөдөл гаргагчдыг тусна ангилж мэдээллийг сайдад хүргүүлсэн. Энэ дээр докторийн түвшинд 2 оролцогч оролцсны, нэг нь бол журмын шаардлага хангаад тэнцсэн байгаа. За буцалтгүй тусламжийн хүрээнд энэ ангиллалд хүсэлт ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн байсан. За ингээд баримт бичгийн материалыг хянаад 8 хүнийг бол ярилцлаганд урьсан. За энэ 8 хүнийг ярилцлаганд урьх нь бол илүү ирүүлсэн баримт бичиг дээр суралцах зорилгыг баталгаажуулах зорилготой байснаас биш ямар нэгэн үнэлгээ ч юм уу оноо өгөх юм зорилгогүй зөвхөн журмын шаардлага хангаж байгаа хэсэг төр бол ингээд тодруулга авч ажилласан. Ингээд 8 иргэнээс бол 7 иргэн бол энэ буцалтгүй тусламжийн ангиллалд бол тэнцсэн. Тэгэхээр эдгээр иргэд маань бол сонгон шалралтанд тэнцээд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахаар болж байна гэсэн. Иргэдийн өргөдөл гомдлыг хянах зорилгоор 5 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бос зөвлөл ажиллаж 35 иргэний гомдлыг хэлэлцэн алдаатай бүртгэгдсэн 4 иргэний материалыг дахин нэгтэлж урьдчилсан дүнг залруулсан байна. 35 өргөдлийг орон тооны бос зөвлөл нэг бүрчлэн нэгтэлж үзээд ажлын хэсэгт 4 өргөдлийг бол бас тодорхой тухайн иргэний хүсэлт гаргасны дагуу нэгтэлж баталгаажуулах ийм бас чиглэлийг хөргөлдөн. За үүнтэй холбоотойгоор ялангуяа эрэлттэй тэргүүлэх мэргэжилтэй холбоотойгоор
өөрийнхөө одоо урилга авсан мэргэжлийг эрэлтэд тэргүүлэхэд орноо энийг нэгтлэх ёстой гэсэн ийм хоёр өргөдөл дээр бол орон тооны бус зөвлөл ажлын хэсэг бус за мэргэжлийн комиссийн одоо хүмүүсийг ажилуулж одоо энэ асуудал дээр нь тодорхой дүгнэлт гаргуулсан. Шилдэг 20 сургуульд урилга авсан бол мэргэжил харгалзахгүйгээр санхүүжүүлж байгаа бол бусад сургуулийн хувьд заавал тэргүүлэх эрэлттэй мэргэжлэр суралцах шаардлага тавьсан байна. Засгийн газрын 2026 оны 250 дугаар тогтоолын дагуу шаардлага хангасан ч хяналтын тоонд багтаагүй нөөцөд үлдсэн суралцагчдыг 2027 оны төсөвт багтаан санхүүжүүлэхээр болсон байна. Цаашид боловсролын зээлийн сан зөвхөн улсын төсөөс хамааралтай бус үндэсний баялагын сан, хандивлагчид болон эргэн төлөлтийн орлогоор санхүүждэг хүмүүн капиталын сан буюу хөгжлийн сан болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар боловсролын яамнаас мэдээллээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч И Жимён, Гэрги Ким Хэ Гёны хамт Монгол улсын ерөнхийлөгч урилгаар энэ сарын 9-өөс 11-ний өдрүүдэд дүр айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 2011 оноос хойш 15 жилийн дараа болж буй томоохон дипломат үйл явдал юм. Айлчлалын хүрээнд талууд стратегийн түншлэлийн харилцааг шин шатанд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцан дэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн засгийн газар болон байгууллага хоорондын чухал баримт бичгүүдэд гар үсэг зурхаар төлөвлөжээ. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүнд зочноор оролцох юм. Багнуур дүүрэгт 134 сая $1 өртөгтэй нүүрс пиролизийн үйлдвэр байгуулах ажил эхэллээ. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас коксны түлш үйлдвэрлэх боломжтой болох юм. Энэ нийслэлийн өвлийн түвшний хэрэгцээг бүрэн дотоодтой үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлж жил бүр импортын хагас кокс болон түлшний татаасанд зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх ач холбогдолтой. Түнчлэн пиролизийг хийх ашиглан 40 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Төслийг 2028 оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулахар төлөвлөжээ. Зам тээврийн сайд Дэлгэр сайхан бүгд найрамд Хятад ард улсын Шанхай Жиаотун их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд дэд бүтэц төмөр зам, иргэний нисэх авто замын салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов. Тус сургууль нь инженерийн боловсрол, инновац ухаалаг тээврийн системээр дэлхийд нэр хүндтэй бөгөөд цаашид хиймэл оюун ухааныг тээврийн салбарт нэвтрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг татан сургах, бакалавр болон магистрийн шатны сургалтад Монгол оюутнуудыг хамруулах чиглэлээр бодит үр дүнд хүрэхээр ажиллаж байгаа юм. Тулгарт төрийн 2235, их Монгол улс байгуулагдсны 820, ардын хувьсгалын 105 жилийн ойн үндэсний их баяр наадмын эхлэл болсон өсрийн сурын харваа өчигдөр эхэллээ. Энэ жилийн харваанд 21 аймаг 9 дүүргээс 420 гаруй өсрийн харваач оролцож байна. Харваа 7 дугаар сарын 12-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд үүний дараа урайха бүрээд үндэсний их сурын харваанууд цуглаар зохион байгуулагдана. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар нийт 1700 орчим харваач цэцмэ иргэнээс орхиор бүртгүүлжээ. Монгол улсын ерөнхийлөгч Хөрс Сүхийн санаачлагыг ЮНЕСКОгийн ерөнхий баг хурлаар дэмжиж жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдөр болгон тунхагласан. Энэ жил дэлхийн 55 улс орон өөр өөрийн онцлогтой ор тэмдэглэх гэж буйж Монгол улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв нь болж байна. Энэ хүрээнд 7 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд хүү 7 хуудагт морин спорт, адууны соёл иргэншил, нүүдэлчдийн өв уламжлалыг нэг дор цогцлоосон олон улсын цар хүрээтэй томоохон арга хэмжээнд зохион байгуулагдах юм а. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Харин тэр үзэгчтэй төвсг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярыг нижгэр тэмдэглэсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, за Нямгарагт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон мөн Украины ерөнхийлөгч Зеленский нартай утсаар холбогдсон ярилцсан байна. За Трамп Путин нарын яриа цаг хагасын хугацаанд үргэлжилж, энэ үеэр Владимир Путин Украины сөргөлдөөнийг улс төр дипломат арга замаар шийдвэрлэхийг илүүд үзэж үүнд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн бол Трамп Украины дайныг дуусгах шийдэл олоход нь туслах санал тавьсан талаар Кремлийн зүгээс мэдээллээ. За Путин Трампад Оросын зарчмын байр суурийг харгалзан үзэх шаардлагатай байгааг онцолж Орос Украины мөргөлдөөний галын шугамдах нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд Оросын хуучин
Оросын зэвсэг түвшин бүх талын довтлогыг эхлүүлж байгааг мэдэгджээ. Харин Трамп цэргийн ажиллагааг түргэн зогсоох, Орос-Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд туслах амлалтаа дахин илэрхийлж, түүний тусгай элч төлөөлөгч Стив Виткоф болон хүргэн Жаред Кушнер нар зуучлалын хүчин чармаалтаа өргөжлүүлж тохиромжтой үед Москвад ажиллах талаар ярьсан байна. Мөн өдөр Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Зеленскийтэй уцаар ирсэн бөгөөд 5 гарагт Туркийн Анкара хотнод зохиогдох НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины ерөнхийлөгчтэй уулзаж дайныг хэрхэн зогсоох асуудлыг хэлэлцгээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Анкарагийн уулзалтын дараагаар Трамп Путинтэй ахин холбогдож Украины сөргөлдөөнийг зохицуулах талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа тухай Америкийн нэгдсэн улсын өндөр албан тушаалтан Reuters агентлагт мэдээлжээ. Дараагийн мэдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсгийн стратегийн чухал ач холбогдолтой Константиновка хотыг Оросын хүчин бүрэн хяналтандаа авсан талаар мэдэгдсэнийг Украины ерөнхийлөгч Зеленский няцаасан байна. За Оросын албаны улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга Валерий Герасимов 7 дугаар сарын 3-ны өдөр Путинд Оросын зэвсэг түвшин Константиновкаг бүрэн хяналтандаа авсан тухай мэдэгдсэн бөгөөд тус хотын Донецк мужийн үлдсэн хэсгийг хяналтаа авах чухал хэрэгтэй түшиц газар тул Оросын зэвсэг түвшин удаан хугацааны турш эзлэхийг оролдож байсан. Тэгвэл Бям гарагт Украины ерөнхийлөгч болон тус улсын зэвсэг түвшний жанжин штабын зүгээс Константиновкаг алдснаа няцаажээ. Зеленский Оросын талын мэдээллийг ээлжид худал яриа хэмээн няцааж хэрвээ тус хот Оросын хяналтанд орсон нь үнэн юм бол тэнд Путинтэй уулзах саналыг тавьж байна гэж мэдэгдсэн бол Украины зэвсэг түвшин Константиновкаг өөрийн хяналтанд байлгаж байгаа баталжээ. Харин Оросын тал Украины цэргүүдийн цогцыг шилжүүлэн өгөхөд дөхөм үзүүлэхийн тулд Константиновка руу гал нэхээ түр зогсоохыг Украин санал болгож, ингэснээр Оросын хүчин тулалдаанд амиа алдсан Украины цэргүүдийн цогцыг Украины талд шилжүүлэн өгөх хүмүүлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой үүнд бэлэн байна гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хотыг Оросын цэргүүд эзэлбэл Украины хамгаалтын шугамын дагуу хойд зүгт авших боломж нэгдэх болно. За тэгвэл мөн Ням гарагаас даваа гараг шилжих шин Украины нийслэл Киев хот руу дрон болон далавчид буужингаар дахин томоохон агаарын цохилт өгч үүний улмаас одоогоор 5 хүн амь өргөцсөн тухай мэдээлэл цацагдаад байна. Орон сууцны олон барилга нурж хүмүүс дарагдан гарч чадахгүй байгаа талаар хотын дарга Кличко мэдээлээд байна. Зөвлөмж хүргэе. Иран улс энэ сарын 4-ний өдрөөс буюу өнгөрсөн Бям гарагаас эхлэн энэ 7 хоногийн пүрэв гарагийг дуустал тус улсын дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеиг оршуулах ёслолыг улс орон даяар зохион явуулж байна. За Бям гарагт Ираны нийслэл Тегеран хотод эхэлсэн оршуулгын ёслолд оролцохоор дэлхийн олон орны төр засгийн төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн бөгөөд тодруулбал Оросын холбооны улс, Пакистан, Сауди Араб, Ирак, Иран бүгд найрамдагтад ард улс зэрэг 100 орчим улсын төлөөлөгч нар одоо оролцож байна. За Иран, Ирак даяар өргөжлөх оршуулгын ёслолд 20 сая хүн оролцох төлөвтэй байгаа учраас Аятолла Али Хаменейтэй салах ёс гүйцэтгэх энэхүү үйл ажиллагааг 100-ны оршуулга гэж нэрлэх болоод байна. Олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр Ираны эрх баригчид оршуулгын жагсаалд сая хүнийг оролцуулахын тулд тээвэр, хоол хүнс байрлах нөхцлөөр хангаж байгаа бөгөөд үүнийг үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой алхам гэж ажиглагч нар үзэж байна. Оршуулгын ёслолд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын дарга Мохаммед Багер Галибаф, гадаад иргэн сайд Аббас Аракчи, Хувьсгал гвардийн тэргүүн Ахмад Вахиди, за Ираны дэглэмийн томоохон зүтгэлтнүүд, төрийн өндөр дэд албан тушаалтнууд бүгд хүрэлцэн ирсэн ч Аятолла Али Хаменейн залгамж халааг авсан түүний хүү Мажтаба Хаменей өнөөдрийг хүртэл ирж оролцоогүй хэвээрээ байна. Харин Ням гарагийн арга хэмжээнд дээд удирдагч агсны өөр 3 хүү болох Масуд, Мастафа, Мейсам нар оролцсон байна. За Аятолла Али Хаменей энэ оны 2 дугаар сард Америк Израилийн хамтарсан цохилтын үеэр амь өргөцсөн боловч түүний оршуулгын ёслолыг Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойн өдөртөө давхцуулсан явдлыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд улс төрийн бэлэгдэл бүхий дохио илгээхийг зорьсон байж болзошгүй гэж шинжээч нар үзэж байна. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Аятолла Али Хаменей оршуулгын ёслолтой холбоотойгоор хоёр талын энхийн хэлэлцээний үйл явц 7 хоногоор завсарлаж байгааг 4-ний Бям гарагт мэдэгдсэн юм а. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.